Хай контентчдоо та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэж байна. За тэгээд хэдүүлээ нэг юм гоё аль нь бэ, аль нь мундаг юм бэ, лаг юм бэ гэдэг нэг юм контент явуулаад байгаа шүү дээ. Өмнө нь бол мэдээж Монголын шилдэг малыг тодруулсан. Тэрний комментууд бол бас л нааг л одоо баг улс төрийн бичээч захиалгат контент үйлдвэрлэгч маань юм бол битсэн байлээ. За тэгээд одоо уучлаарай. Би тэр талбай дээр ингээд өөрсдөө худалдсан өчнөө инфлюенсерүүдийн зураг байхад тэр тул би байхгүй байгаа сте. Би бол одоо нэг юу гэмтэй шударгаар өнгөрөгч сонгуульд бол надад байна шүү дээ тий. Одоо M-Bank Arena-д ингээд PUBG Mobile-ийн тэмцээн зохион байгуул бүх зардлыг гаргана. Өөрт ч нөх цэвэр мөнгөнд дүн 300 сая төгрөгөө. Тэгээд нэр бүхий тэр хүн гарч ирээд ингээ үг хэлэх юм аа. Гэж яхад нь би татгалзаж ирсэн шүү. Энэ саналыг миний эргэн тойрны маш олон хүнээр дамжуулвал надад хид удаа тавихад нь татгалзаж ирсэн ийм улс төрийн бие үнэлтээс ангид хүн байгаа шүү. Та бүхэнд бас баярлалаа те. Энийг бас хүлээж аваа ойлгоорой гэж хүсэж байна. Тэгээд бичлэгээ бас ингээд үзэхдээ ойлгож үзмээр байна. Миний хувьд гэсэн болохоос би та бүхний хувьд гэж юусоо хэлээгүй гэдгийг ойлгоорой. За тэгээд энэ өнөөдөр хэдүүлээ ямар бичлэг хийх вэ гэхээр хамгийн шилдэг пүүз гэдэг сэдвэр хийх гэж байгаа. Тэр миний хаар одоо хамгийн шилдэг пүүз нь ямар пүүз юм бэ гэдгийг тодруулна гэсэн үг байхгүй нэгсэн да. Тэгээд цэнгэлт хийх гэж байгаа бол төвшөн гэсэн промо кодыг ашиглаад 20% бонус 50 центийн урамшуулал мөн төвшөн гэж giveaway хэсгээс хайгаад надаас зарлаж байгаа гифтүүдэд оролцох бүрэн боломжтой байна. Цэнгэлт хийхдээ манайхан промо кодыг ашиглаж эдгээр бонусуудыг заавал авахаа мартуузаа. Мөн бичлэгэн дээрээ лайктаарч subscribe хийхээ мартуузаа. За бидэнд бол ийм сонголт гарч ирж байгаа. Энд гэхдээ байж та энийг нэг дахиж нэг дабл чектэй King of His 32 старт. За ингээд эхлэх юм байна. Adidas Gazelle. За энэ бол одоо амар тренд болоод байгаа. Хүмүүс ер нь энийг одоо амар өмсөж явах шиг үлээ. Гэхдээ уучлаарай. Ер нь бол Jordan 3 миний хувьд шүү. Adidas-тай харьцуулагдчихгүй зүйл юм аа. Air Jordan 3. За Air Jordan 2 орж ирж байна. За энэ Air Jordan 2-ын Chicago гэд өнгө бол маш алдартай өнгө байдаг. Тэ миний хаар болвол Jordan 3. За энд Air Jordan 1 Low, Travis Scott, Black Phantom орж ирж байна. За товчхон намтар өгөөд гэх юм бол мэдээж Air Jordan брэнд Travis Scott гэд рэпер эдэн шүү дээ. Рэпертэй хамтраад одоо коллаб хийгээд тэрэнд зориулсан пүүснүүдийг цуврал болгон Air Jordan загварууд дээр гаргаж ирдэг, Air Max-ууд дээр гаргаж ирдэг. Air Force дээр бас байдаг баг шүү. Тэгээд тэр цувралуудын нэг. За уг Black Phantom гэдэг пүүз бол Nike-гийн гаргасан их том алдаа гэж боддог. Учир юу гэвэл эдлэгийн амар муутай, материал муутай санагдсан. Над бол уг нь байгаа. Тэгээд Air Jordan 3-ыг шууд сонгодоо. За энд Cool Grey орж ирж байна. Jordan 11 Cool Grey. За Cool Grey. За энд Nike Dunk Low Panda орж ирж байна. Low Panda-гийн хувьд бол өөрөө за ер нь бол зүгээр энэ Nike Dunk гэдэг энэ загварууд одоо нөө скейтборд ундаг хүмүүс байдаг шүү дээ. Скейтборд ундаг хүмүүст ер нь зориулж гаргасан гэж би одоо сонсч байсан. Яг Air Jordan-гоосоо арай өөр. Ер нь бол Jordan-гийн загвар юм шиг мөртлөө нэг харагдах байдал нас арай өөр байгаад идэм аа. Тэгээд Panda бол одоогоос 2-3 жилийн өмнө гарсан юм болоо. 3 жилийн өмнө гарч ирээд ер нь бол амар underrated sneaker болж одоо пүүз цуглуулагч нараас тийм өндөр үнэлгээ авч чадаагүй. Гэхдээ материал хийцэн хувьд бол гоё. Яаж ч утсан Air Jordan 11-ийг гүйцэхгүй. За Jordan 4 11 гэсэн сонголт орж ирлээ. Jordan 4-ийн хувьд бол надад энэ бүхэн ер нь одоо явж байгаа бүх контентууд зөвхөн миний өнцгөөс үүдэг гэдгийг та бүхэн маань ойлгож хайрлаарай тийм ээ. Jordan 4-ийн хувьд бол надад бас нэг тийм гоё санагдаад байдгүй маа. Уг нь бол мэдээж sneaker сонирхогчдын хувьд бол OG пүүз. За надад бол Air Jordan 4-өөс ганцхан өнгө байдаг. Тэгээд ерөөсөө их бараг өмсдөггүй. Air Jordan 11. Ийм гоё бас пүүзийг надад Amaris Kicks-ийн хамт олондоо бүгдээрэнд маш их баярлалаа. Энэ үед бол Kobe Town, Caitlin Clark. За ерөнхийдөө Indiana Fever гэдэг өнгө. За тэгээд Amaris Kicks-ийн маань хувьд гэх юм бол шууд сонголтоор 100% оригиналыг худалдаад авч болно, захиалаад авч болно. Эсвэл бол e-copy-г ч гэсэн авч болно. Ийм л сонголттой дэлгүүр юм байлаа. Тэгээд энд гарч байгаа Instagram хаяг бол энэ дэлгүүрийн Instagram хаяг юм аа. За энд болохоор Tenor Vapor Max Off-White. За энэ Off-White гэдэг нэг хэсэг ийм Nike бол цувралууд гаргасан. Энэ цувралууд бас Air Jordan дээр орж ирж исэн. Sorry, энэ Cool Grey.
За уучлаарай Cool Grey санийхыг бүр мэдчихгүй юм байна. Sorry. Samba гэнэ нөө. За Air Jordan Jumpman MVP энэ бас тийм гоё биш. Энэ яг ингээ харах юм бол Air Jordan 8, 7, 6 ч юм шиг те. Ингээ бүгднгийн нэг юм холцсон юм шиг харагдаад байна. Pearl Williams Human Body гэнэ. Air Force 1 legendary штэ. Air Force 1 бол ерөөсөө одоо ер нь миний одоо юу гэмтэй lifestyle-д өмсөхөд одоо хамгийн тохиромжтой байдаг хоёрхан пүүз байдаг. Тэрний дугаар нэгээр бол Air Force орж ирдэг. Love Air Force. Надад бас нэлээд хэдэн өнгө байгаа. Дараа нь бол Jordan 3 орж ирээд байгаа шүү. Air Force. За энэ болохоор Jordan-ыг Retro High OG Travis Scott. За нэг Love загварын түрүүн Black Phantom гэдэг өнгө гарч ирж исэн. Одоо бол High OG загвартай Travis Scott. Travis Scott-ийн маань юу н өөр байгаад байдаг вэ гэхээр юу н сүүчнээс буруу харсан ойдолтой байгаад байдаг шүү манайхаар. Тэрүүгээр нь ингээд Travis Scott-ийн байна гэж ялгадаг. За энэ дэхтэйс та харьцангуйлтай. За Travis Scott. Энэ яж байгаа вэ? Мангар томоор гарч ирж энэ тэр чанга штэ тий. За энэ бол Back to the Future гэдэг кинон дээр гарч ирдэг өөрийгөө үүддэг сникер байгаа. Монголд бол энийг нэг хүнд байдаг байх шүү. Энэ билээ нэг сникер цуглуулдаг нэг ах байд юм а. Маш дээр үеэс ер нь пүүцтэй холбоотой, цуглуулгатай холбоотой тэрнийг сурталчилсан Монгол сникер толгоотнууд гэдэг Facebook групп тэгээ ер нь тийм пүүц цуглуулагч нарыг цуглуулж ингээд зураг мургийн даарж маардаг нэг тийм гоё юм хийгээ явдаг нэг ах байд. Тэр нэр нь орж ирэхгүй байна. Тэр ахт бол нэг байдаг санагдаж байгаа. За үний хэвд бол энэ бас нисцэн баха. Нэлээд үнэтэй баг. Тухайн үедээ л амар үнэтэй байсан шүү дээ. Монгол мөнгөөр нэг 20 хэдэн сая маяг олцсон байлоо. Би буруу санаагүй бол шүү. Тэгтээ Chicago. За Yeezy Boost 350 Zebra гэдэг өнгө орж ирж байгаа шиг байна. Яаж ч бодсон. За ер нь 5 тухайн хувьд бол мэдээж юу гэдэг Easy бол Jordan 1-ийг бодох юм бол хамаагүй илүү тухтай хөлт эвтэйхэн. За ер нь бол хөлний Divagen гэж хэлж буруутахгүй маш гоё 5 тухтай мэдрэмжийг өгдөг. За Jordan 1-ийн хувьд бол угаасаа уул нэмгэн ер нь жоо хатуу талтай пүүз. 5 тухай бодох юм бол Yeezy-г сонгочмоор Air Jordan 1 л дээ. За хамгийн сүүлийн сонголт гинэ. Jordan-ыг Retro High Off-White University Blue. За энэ болохоор нөгөө нэг Off-White цувралуудын нэг шүү. За энэ хоёр пүүзний одоо зүгээр үнэлгээний хувьд бол хоёулаа асар үнэтэй байгаа. Үлгэр домогт л байгаа бах та энэ одоо Jordan Retro Chicago байт юм болоо. Энд чинь гэтээ ретро юм биш үү те? Тийм биш те. Сүулт гарсан гэсэн үг шүү. Өвжөө биш. Ингэснээр бол бүх зүйлс харьцангуй өөр ойлголтод хүрнэ л те. Магадгүй University Blue. За тэгээ минийхаар бол Jordan-ыг Retro High Off-White University Blue байлаа. Хүмүүсийн хөвчлэн хоцсноор бол Jordan 4 Air Force болоод Black Phantom, Travis Scott, тэгээд Chicago, Ind, Panda, Samba, Gazelle, Jordan 3 гэх мэтэр ингэж жагсаж орж ирдэг юм байна. Маш сонирхолтой. За тэгээд бичлэг таалагдсан бол лайк дарахаа мартаа. За тонтчид үргэлжилсээр.